Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдрийн бидний ярьж буй хууль нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочноор иргэдийн төлөөлөлж санхүү эдийн засгийн сургуулийн доктор, дэд профессор Батбаяг огш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та, таны өнөөдрийн мэд хүргэе. За шүүгчдийн төлөөлөлж Баянзүрх дүүргийн иргэний иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Цэрэнд Улам шүүгч ирсэн байна. Цэрэнд дааш огтой Цэрэнд Улам 1994 онд ерөнхий боловсролын 82 дугаар дунд сургууль, 1994-өөс 1998 онд их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлэр бакалаврын зэрэг. 2007-оос 2010 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг. 2018 онд их засаг их сургуульд хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Ажилласан байдал 1999-өөс 2004 оны 10 дугаар сарын хүртэл Сүхбаатар дүүргийн шүүхүүд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүгчийн туслах. 2004 оны 10 дугаар сараас 2013 оны 4 дугаар сарын хүртэл Булган аймаг дахь Сумдунтын шүүхэд шүүгч. 2013 оны 4 дугаар сараас Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгч, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд шүүгч, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Сайн байна уу? За өнөөдрийн бид гурван ярилцах сэдэв болохоор гэр бүлийн дундын эд дүрм гэсэн сэдвээр ярилцгаар байгаа. За тэгэхээр ер нь иргэдийг төлөөлж оролцож байгаа багшийн маань хувьд энэ талаар ямар би бас зүгээр ингээд Монголд одоо болж байгаа кейсүүд юм нөх тохиолдлуудыг хараад тэг бас нэг нэлээд ийм хүмүүсийн зарим нь мэдэхгүй гэхдээ айгүй гол энэ маргааны ч юм уу тэгсэн мөртлөө бас цаана нөлөөтэй ч юм ийм их асуудал нэг байж болт юм болоо гэж зүгээр бодоод тэгээд яг энэ за хүмүүс ингээд гэр бүл болоод ингээд суудаг эргээд янз бүрийн балаар маргаан гардаг ч юм уу салж ярих болох юм бол хөрөнгүүдээ яг яаж зохицуулах хэрэгтэй юм бол анхнаасаа доош гадаадд байдаг шиг тийм гэрээ энэ төр хийдэг юм Монгол байд юм болоо тэр талуудаас л жоохон сонирхох гэсэн яг тэр зохицуулт нь яаж явдаг вэ гэдэг байна. Энэ талаар ер нь яг үзэгчд мэдээлэл. За гэр бүлийн дундын хөрөнгө гэдэг ойлголттой бол гэр бүлийн гишүүдийн болон гэрлэгчдийн хөрөнгөөс бүрддэг. Тэгэхээр энэ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчтөх дундын эд хөрөнгийг хуулиар зохицуулж хэрхэн хуваарлахад хууль зохицуулт байгаа. За түүнчлэн гэрлэгчдийн болон тэр гэр бүлийн гишүүдийн хоорондын тохиролцсон гэрээний дагуу хуваарлах ийм боломжтой байдаг. Тэгэхээр багшаа одоо нөгөө бид нэр хуваарь эд хөрөнгийг ярихаас өмнө эхлээд тий иргэдтэй гэрлэлт гэж юу юм тий хамтын амьдрал гэж юу юм гэдэг талаар илүү ойлголтоо өгсөний дараа дээрс нь бас сайн нэг хуваарь хөрөнгө гэдэг тий тэр чинь бас яг юу юм тий гэдэг бас тэгэхээр яг нөгөө нэг гэрлэлт энэ харилцаа яаж үүсэх юм тий энэ харилцаа үүснэнийг бас юугаар нотлох юм гэдэг талаас нь ярил. Тийм. За гэр бүл буюу гэрлэлт гэдэг маань бол насанд хүрсэн хоёр хүний эрэгтэй эмэгтэй хоёр хүний хамтын амьдралаа одоо төрийн байгууллагад очиж бүртгүүлж байгаа тийм. Бүртгэлийг гэх юм тий. Тэгэхээр одоо нэг инхүү. Тэгээ гэрэл ингээд за бүртгүүлээд ингэн гут нь тусгай одоо яг тэр гэр бүл гэдэгтэй холбоотой юм эрх үр мөр үүсч явах уу? Эсвэл одоо тэр яг ямар юу тэр юм байд ямар зохицуулж байд юм бол одоо нэг юм бид нар яг компани болох юм бол нэг доторх ингээд нэг дөрөм жамаар ч юм уу гişүүд нь бол тэгнэ мэг ингээд үүрэгтэй дүү явдаа штэ. Тим гэр бүл харилцаар орох юм бол тэрийг зохицуулдаг тийм юу байдаг юм болоо зохицуулах байгаа. За тэгэхээр гэрэлтэй бүртгүүлсэн учраас одоо гэр бүлийн гишүүд маань буюу одоо эхнэр нөхөр тий тэр эхнэр нөхөрийн дундаас төрсэн хүүхдүүд за эсвэл дагвар хүүхдүүд нь үржилж авсан эсвэл гэр бүлийн дотор байгаа насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй ингээд ийм хүмүүс гэр бүл дотор багтаад байж штэ. Тэгээ гэр бүл гэдэг өөрөө бас өөргөө ойлголт зөвхөн эхнэр нөхрийн асуудал биш тий. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо эд хөрөнгийн буюу одоо анны эрх гэж хууль зүйн уулгаар тодорхойлж ярьдаг. Энэ эрх бол хууль зүйн хамгаалтаас орж байгаа юм да. Гэрэлтэй бүртгүүлсэн. Гэрэлтэй бүртгүүлсэн гэдэг нь аль бие усны бүртгэл байгаа тийм тийм. Энэ дээр бас нийгэмд юу ажиглагддаг вэ гэхээр хамтын амьдрал гэж юм бас ажиглагддаг шүү дээ. Одоо бүртгэлгүйгээр ч юм уу. Ер нь тэрийг бас хуулийн дээр юу гэж тодорхойлсон гэдэг юм бол иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлал. За гэр бүл бодож амьдарч байгаа хүмүүс бол гэр бүлээ бүртгүүлээд
одоо төрийн эрх бүхий байгуулалт бүртгүүлснээр тэр гэрлэгчдийн эрх үүргийн харилцаа хуулийн хамгаалалт ордгоо гэдгийг хэлсэн тий. А гэтэл өнөөгийн нийгэмд бол бас гэр бүлийн одоо баталгаагүй хамтран амьдарч байгаа хамтын амьдралаа эхлүүлээд дундаас өөр хүүхэд төрсөн эсвэл хамтын хөдөлмөр эрхэлж байгаа төрөн бий болгоод амьдарч байгаа амьдрал тохиолдлууд бол зөндөө байгаа тийм. Энэ өөрөө гэр бүлийн тухай хуулиар болвол гэрэлтэй батлуулсан хүмүүс ирэх ашиг болдог. Төр хамгаалнаа гэр бүлийн одоо насан туршаагүй хүүхдийн асуудал их нэлгсэн асуудал төрийн хамгаалтанд байна гэсэн зарчим байдаг. Тэгэхээр хамтын амьдралаа амьдарч байгаа хүмүүсийн тухайд бол энэ их бол бас хязгаарлалт. Өөрөөр хэлбэл энэ хамгийн түгээмэл гарч байгаа асуудал бол төрөнгийн асуудал дээр байгаа. Түүнээс биш хамтын амьдралаар амьдарч байгаа явцад төрсэн хүүхдүүд бол гэрэлтэй батлуулсан хүмүүсээс төрсэн хүүхдээ адил ирэх үүрэг бол байгаа. Өөрөөр хэлбэл эцэг эхийн гэрэлтэй батлуулаа гэж хүүхэд төрлөө гэхэд тэр эцэг их бол эцэг эхийнхээ өөрийг хэлүүлэх л үүрэгтэй. Тэр хүүхдээ эцэг эхээр хайрлуулах л үүрэгтэй байгаа. Тэгэхээр энэ төрлийн асуудал дээр илүү одоо өөр зөв асуудал гарч ирэх. Яг хүмүүс ингээл гэр бүл болоод сүүлд нь явж байгаа зарим замын нөхцөлөөс халаад сүүлд нь төрөнгийн маргаан ч юм юмнууд гардаг. Тэгээд гадны зүгээр юмнуудаар ингээ харахад нэг тийм гэрэлтийн өмнөх гэрээ хийгээд байдаг. Яг уул нь бол хоёр хүнгээ хайр сэтгэлтэй заавал хийх шаардлагагүй юм шиг те. Нэг гэрээ хийхээр нэг биендээ итгэхгүй байгаа юм шиг. Гэхдээ тэр гэрээ хийчихээр бас асуудал нь илүү бас ойлгомжтой бас болохоо байгаа юм шиг. Манайд яг тиймэрхүү гэрээ тэр байдсан болов тийм их боломжтой юу? Хамтын амьдралаа одоо эхлүүлж байгаа хүмүүс бол тухайн хамтын амьдралдаа төрөнгөө хэрхэн захиран зарцуулах юм. Хамтын амьдралын турш одоо үүсэж байгаа зардлаа хэрхэн зарцуулах юм, орлогоо хэрхэн олох юм гэдэг юм уу. Бидний дундаас бий болсон хөрөнгөө хэрхэн зарцуулах асуудлаар бол гэрээ байгуулах боломж бол байгаа. Амьдрал дээр ч гэсэн байгууллагад бас хамтын тохиолдог. Тийм хамтын гэр бүлийн болж байгаа хүмүүс ч гэсэн гаагүй. Тийм. Тэгэхээр энэ өөрөө ямар хязгаар байгуулах вэ гэдэг асуудал бас сонирхол татах байх тийм үү. Тэгэхээр гэр бүл болж амьдарч эхлэхээс өмнө байж болно. Гэрлээд амьдарч явах явцдаа байж болно. Бас голдоо байж болох юм уу те. Жишээл одоо ингээд яг ингээ хормоо ихээс өмнө захлаа гэрээгээ зурчих юм уу. Нэг тиймэрхүү дүү явж жоохон сонин тий. Тиймэрхүү дүү явд юм уу эсвэл голдооч бас хийж болох юм ба штэ. Баг 10 жил болцсон мөртлөө гинт орж ирээд. За гэрэлтийн гэрээний асуудал бол гэр бүлийн гишүүд хамтран өмчлөг дундын хөрөнгөний асуудлыг хэрхэн захиран зарцуулах талаар гэрээ байгуулж болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүл олж байгаа хүмүүст бол гэр бүлийн амьдралыг хэрхэн одоо төлөвлөж амьдрах, хаана амьдрах, ямар ажил хөдөлмөр эрхлэх, хэдэн хүүхэдтэй болох ч гэдэг юм уу. Гэр бүлээ төлөвлөх эрх үүрэг байдаг тийм үү. За түүний дараа бол одоо хэрвээ одоо хамтын гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төрөнг өөр хүүхдийнхээ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаа шийдэх эрх нь бол тухайн гэр бүлийн гишүүд эхнэр нөхөрт бол байдаг. Хуулиар ч гэсэн энэ асуудлыг бол хоорондоо тохиролцож өөрсдөө шийдвэрлэх эрхтэй гэдгийг бол зааж өгсөн байдаг. Тэгэхээр одоо хөрөнгөний асуудлаа, төрөнгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаараа гэрээндээ тусгаад өчх юм бол гэрлэлт цуцлах үед магадгүй тэр хүмүүсийн гэрээний заасны дагуу асуудлаа шийдвэрлэх боломжтой. Тэгвэл ерөөхдөө ингэсэн үг юм байна те. Анхнаасаа гэрээ хийхдээ ингээд хөрөнгө ингэж хуваарлаа гэдэг гэрлэхээс өмнө хөрөнгө ингэж хуваарлаа гэдэг гэрээ байх юм бол айгүй амар хуваарлагдаад явчих юм байна. Гэрээ байхгүй бол одоо янз бүрийн шүүх мөхөрч явдаг ч юм уу маргаан маягаар зохицуулагдаад тэгж явах. Тэмхүү журамтай байна. Тийм ер нь бол хүн өөрийнхөө энэ амьдралыг хэрхэн одоо зохицуулах одоо гэр бүлийн харилцаа гэдэг бол хүний амин чухал харилцаа гэдэг. Тэгэхээр тэр асуудлаа өөрөө шийдвэрлэх бүрийн эрхтэй хүн иргэн хүн гэдэг. Өөрөө шийдвэрлэх өөрөө дуу хүүхдийнхээ асуудлын асрамжийг хэрхэн шийдвэрлэх юм, өөрийн бий болгосон хөрөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэдэг хамгийн нэгдүгээрт бол өөртөө шийдвэрлэхийг
ирмэлцэх нь илүү одоо өөрсдийнхөө өсөж зориг дагуу шийдвэрлэж байгаа асуудал болно. Мэдээж одоо өөртөө шийдвэрлэж тохиролцож асуудлыг шийдэж чадахгүй бол шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлэдэг. Тэгээ одоо нэг иймэрхүү нэг залуу одоо гэр бүл ихэнх залуу хүмүүс ч юм уу байгаа. Тэгээ гэр бүл болохоос өмнө ч юм уу та гэрээ хийх үү ч юм уу гэрээ хийвэл зүгээр штэ ч юм уу тиймэрхүү одоо зөвлөмж юм явдсан болоо яг энэ төлөө мэдээлүүд яаж очтой юм бол иймэрхүү нэг хувилбар байгаа гэрээний ч гэдэг юм уу ингэж явдаг юм болол гэл тиймэрхүү яг тэрэгтэй сайн мэдэхгүй л хатай шүү дээ. Зүгээр ер нь тэр практик талаасаа тэрийг яаж явах гэв. За гэр бүлээ батлуулахаар иргэдний одоо бүртгэлийн байгууллагад хоёр залуу маань очиж байгаа шүү дээ. Эхний төгөө болох гээд. Тэгэхээр тэнд бол нөгөө гэр бүлийг батлахдаа гэрчийн ит гэдэг байлцуулаад гэрэлтийг баталдаг. Тэр үед бол одоо нөгөө гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлж байгаа залуусд бол тэр гэр бүлийн сайхны талаар тайлбарлаад нэг гэрэлтийг баталж байгаа байдаг. За мэдээж гэрлэх ёслолын ордонд очиод бас гэрэлтээ батлуулаад ёслолын арга хэмжээг үлдээдэг. Тэгэхээр энэ тохиолдолд одоо энэ гэр бүл батлах энэ ажиллагаа чинь нэг тийм баяр ёслолын мэдтгэлийн нэг юм арга хэмжээ болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо гэрэлтийн гэрээний асуудлыг төдийлөө ярьж мэдж байгаа асуудал бол байдаггүй тийм харагддаг. Тэгэхээр илүү одоо иргэд маань бол гэр бүл болж амьдрах юм жагаа болвол илүү одоо мэргэжлийн хуульчдаас гэр бүлийн асуудлаар мэргэжсэн одоо зөвлөх хүмүүсээс илүү наривчлсан асуудлыг зөвлөгөө авч иж бас удаатай шийдвэр гаргах боломж байгаа. Тэгээд дэс одоо нэг иймэрхүү одоо ингээд хөрөнгөө сүлд нь яг хөрөнгөө жишээлбэл хуваах процесс нь яаж явах вэ? Яаж одоо гэр бүлтэй цог явж исэн бол тэнцүү байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг ерхий тийм юмнууд байдаг байгаа бол тэр нэг за гэрлэлт туслах үед гэр бүлийн одоо хөрөнгийг хуваадаг. За мөн гэрлэлт хүчин төгөлдөр байгаа гэрлэлтэд туслалаагүй байгаа үед ч гэсэн бас хуваах шаардлага гардаг. Тэр нь ямар тохиолдолд гардаг вэ гэхээр гэр бүлийн насанд хүрсэн гишүүн одоо гэр бүлийн бүрэлдэхүүнээсээ гэр бүлээсээ гараад өөр газар амьдрахаарч гэдэг юм уу өөр шийдвэр гаргаа явж байгаа тохиолдолд бас гэр бүлийн өндөө хөрөнгийг хуваах асуудал байж болно. Тэгэхээр энэ тохиолдлуудад бол бас нэлээд олон хүчин зүйлийг харгалзаж шүүх бол хөрөнгийн асуудлыг шийдвэрлэдэг. Түрүүн хэлсэнчлэн нэгдүгээр гэрлэгчид гэр бүлийн гишүүдээр хамтран өмчлөх дундын хөрөнгөний асуудлыг өөрсдөө хувааж шийдвэрлэх боломж байна. Ер нь бол болохгүй л бол шүүхт рүү очиж байгаа тийм магадлалтай байвал тийм. За гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваахтаа шүүх бол гэр бүлийн гишүүд насан туршиггүй хүүхдийн тоо за гэр бүлийн тэр гишүүдийн хүчирхэл үйлдэж байгаа үлцэн хэсэг байдал за гэр бүл салахад одоо нөлөөс шалтгаан зэрэг хүчин зүйлүүд байна. Тэр юу ордог вэ? Тэр мөн тэрийг одоо хураахад хэрэг хувь нэмэр оруулсан их мөнгө авах тэр хамаатай хамаагүй. Мөн тэр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг бий болгоход оруулсан оролцоо хувь нэмэр бас харгалзах шүүх бол тогтоох боломж байгаа. Гэрлэлтэд бүртгүүлснээс хойш тухайн одоо эрэгтэй эмэгтэй хоёр шүү дээ. Гэрэл бүртгүүлснээс хойш одоо олсон тэр орлого эд хөрөнгийг л ер нь бол хуваах талаар яригадаад байна тий. Тэр гэрэл бүртгүүлэхээс өмнө одоо өөрснийх нь нэр дээр байсан ч юм уу тий. Тэр тал дээр ер нь ямар хувь байдлаар шийдэх юм гэсэн үг. За энэ бол нөгөө гэр бүлийн гишүүдээ хуваарь хөрөнгө асуудал байна. За эсвэл хамтран өмчлөх дундын хөрөнгө бас. Хуваарь хөрөнгө гэдэг нь яг ямар хөрөнгө? Тэгэхээр хуваарь хөрөнгө гэхээр гэр бүлийн гишүүн болохоос өмнө буюу одоо эхнэр нөхөр хоёр гэрлэхээс өмнө бий болгосон өөрт нь байсан хөрөнгүүд гэдэг. Одоо тодорхой ямар хөрөнгүүд байх вэ гэхээр одоо өөрийн хөдөлмөр үйл ажиллагаанаас олсон өөрийн хөрөнгөлөөг бий болгосон хөнгөө хөрөнгө хадгаламж оюуны одоо зохиогч ирэх гэдэг юм уу тийм. За тэгээд эдгээрийг одоо арилгаснаас юм уу эсвэл хөрөнгөлөөс хөрөнгөөр хөдөлж авсан хөдлөх олон бусад хөдөлгөх хөрөнгүүд байх юм уу эсвэл өв залхамжлалаар гэрээслэлээр одоо хөдөлж авсан тийм хөрөнгүүд байх юм уу.
Өмнө нь тэ гэр болохоос өмнө. Гэр бүл болохоос өмнө. За түүнчлэн өөрийн одоо тусгай онцгой чадвараараа бий болгож авсан, шагнуулсан гэдэг юм уу тий? Эр хөрөнгүүд бол бас хуваар төгөнгөд байдаг. За дээр нь өөрийн өдөр тутмын одоо хүн чинь өөртөө өдөр тутмын амьдраад явхад өөрт нь хэрэгцээтэй болох бус бүх эд зүйлүүд нь тэр хуваар төгөнгөд ордог. За ингээд янз бүрийн болоод салахаар хөрөнгүүдээ бид нэг хэр хувь нэмэр оруулжснаас нэг хаваах юм байна. Хэрвээ өртөө байвал яа вэ? Өртөө байгаад гэр бүл салвал өрийн яаж хуваарлаа гэх юм уу? Тэр мөнгөө бүрдүүлээд мөнгөө хуваагаар бас жаа ойлгомжтой хаваач чинь дундын өмчөө ч юм уу процент тавиад зээл авсан байдаг тий. Тэгэн бол чинь өртөө байхаар чи өрийн чи хувь нэмрээрээ 30% чи ав гэдэг тийм байх уу? Эсвэл тэр өрн яг хиндүүлдэг юм бол. За гэр бүл болоод амьдарч явах хугацаанд бол тодорхой төрөнгө чурамтлагдаж бий болж байна. Өөрч үүсэж байна тийм үү? Тэгэхээр тэр өөр бас хэрхэн үүссэн ямар зорилгоор үүсэж байна. Тий? Одоо дундын хөрөнгө бий болгох зорилгоор зээл аваад тэр өөр үүссэн байна уу? Эсвэл тухайн одоо гэрлэгчдийн нэгнийх нь бусдад учруулсан охирлын улмаас жишээ нь үүсэж гэнэ үү гэдэг нь өөрийн асуудлаас тэр талаас нь харах нь. За мэдээж өндөө хөрөнгө хуваагддаг болохоор за өөрийн ч асуудал юм ярилцах туслахууд бол хуваарлах шаардлага гардаг. Бас тэгэхээр бас их амар дам бас юм авахгүй баг салсан чи өртөө болж тийм бас боломжууд гарах гэдэг тийм. Одоо хойрлохын төрөв байхгүй өртөө одоо асуудал бас байдаг. Бас ингүүл яг одоо жишээлбэл нөгөө за гэр бүл за өмнө болохоос өмнөх бол хуваар төрөнг гэдэг утгаараа өмнө байсан бас зохицуулт юм байна. Яг одоо хормон дээр маа гэдэг үнгод одоо тэр бол нэг онцлог юм уу тий биелэлдэг ч юм уу тий. Тэгвэл тэр яг болцсны дараах уу хөрөнгөнд орох уу гэж тий. Тийм тэгэхээр гэр бүл болоод одоо гэрлэх асуудал хийж явах үед одоо түгээмэл бас гардаг штэ. Эхнэр нөхрийн аль нэг талаас орон сууц бэлдэх гэр барьж өгөх гэдэг юм уу. Тэгээ энэ тохиолдолд бол яг одоо хоёр гэрлэгчтэй гэр бүл болж амьдрах зориулаад тэдний эцэг эхээс өгч байгаа мөнгө бол хамтран өмчтөг дундын оруулж таацдаг. Тэгээд бас нэг түүний бас нэг гэрээ гэдээ ярьж хахад за бид нэг за салуул за салуул гэх юм уу зөв энгийн юугаар салуул ингээ хөрөнгө ингэж явах юм байна гэдэг. Зээс нь гэрээнд ийм байж болох уу? Амьдарч явах хугацаанд санхүүгээ яаж хариуцах юм гэдэг юм нь одоо жишээлбэл тэр гэрээгээр зохицуулах болох уу гэх юм анх яхаас өмнө одоо тий би бол тийм тэдэн зардлын чи гэрээг бол заавал тэр нөгөө гэрлэлт бүртгүүлсэн үед байгуулна гэсэн зүйл залт бол байхгүй шүү дээ тий. Дундуур ч гэсэн байгуулж болно. Харин тийм. Тэр ер нь бол тийм. Тэгэхээр нөгөө гэрлэлтийн гэрээгээд яриад байгаа зөвхөн төрөнгийн асуудлыг хэрхэн хуваарлах асуудал тусахаас гадна одоо гэр бүл болж амьдарч явах хугацаанд тухайн гэр бүлийн төсөв зардал тий тэднийг хэрхэн хуваарлах асуудал тусах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо цагт бол өндөр зардалтай амьдрах одоо хүүхдүүдийн сургалтын төлбөр за бас олон шалтгааны улмаас тодорхой өндөр зардлууд гарах тохиолдолд тэрийг гэрээндээ тусгаад өчөх боломжтой. Одоо залуучууд бол нэг тийм эрх үүрэг үүсэх одоо дараа нь өөрийнх нь эрхийг хамгаалах гэдэг байдлаар одоо тэр гэрэл бүртгэлийг ерөөсөө хүлээж авдаггүй шүү дээ. Тэрийг бол зүгээр нэг бичүүгээр маягаар хүлээж авдаг. Тэгээд гэрэлтэй бүртгүүлэхгүй ингээ хамтын амьдралтай яваад байдаг. Яг нь хамтын амьдралтай байгаа хосуудад яг тэр дундын эд хөрөнгө яг одоо гэрлэлт бүртгүүлсэн хосуудтай адилхан байдаг юм уу? Ялгаатай байдаг юм. Тэгэхээр гэрэлтэй бүртгүүлж байгаа асуудал нь бол төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж байгаа асуудал бол одоо тухайн гэрлэгчдийн болон гэрлийн гишүүдийн эрхийн хамгаалалт үүсэж байгаа хэлбэр тийм. Тэгэхээр гэрэлтэй батлуулахгүй юмаа гэмний эсрэг гэрэлтэй батлуулахгүй ингээд амьдраад ирэхэд тэр гэрлийн гишүүдийн төрөнгийн эрхийн асуудал бас хүчтэй хандах тэр хуваарлах дээр болон одоо эрхэн хуваарлах асуудал дээр боломжтой асуудал гардаг. Тэгэхээр ингэсэн үг шүү дээ нөгөө
ямар нэг байдлаар ингээд гэрэлцэн ч гэсэн гэрэлснийхаа дараа бий болж байгаа оюуны өмчүүд эсвэл одоо авиа чадварчлал тийм ерөнхийдөө оюуны өмчөө бий болгож байгаа тэр өмчүүд маань яг гэрэл рүүгээ хуваагдаж ордгоо хувь зүйл бий болгосон хүн дээр л байгаад байдаг гэсэн үг үү. За гэр бүлийн гишүүдийн өөрийн онцгой авиас чадвараар олж байгаа тэр шагнал орлого бол өөрөө тэр гэр бүлийн гишүүдийн хойр төрөмөд орж байдаг. Тэгэхээр бол нийтийн өмч биш. Зөвхөн тэр хүний хувь хүний өмч болно гэсэн үг тийм. Аха. Өөрөө хэрвээ хүсвэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөлт дундын хөрөнгөд оруулъя гэх юм бол дундын хөрөнгөд орох боломжтой. Түүнээс бусад тохиолдолд бол өөрийнх нь хойрт хөрөнгө болох нь хойрт хөрөнгөө тухайн хүн бол өөрөө хэрхэн захиран зарцуулах гэдэг асуудал өөрөө шийдэх боломжтой. Гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлөг авахгүйгээр. Тийм ээ. Тэгвэл одоо жишээлбэл за олимпийн авраг болоод манайх чинь нэг юм сар болгонд тэтгэлэг өгч байгаа чинь тэмцэж хэлээ те. Тэгэх юм бол тэр чинь одоо олон сая төгрөг авч байна. Тэнгууд тэр чинь нэг тийм авиач чадвараар олсон мөнгө болох нь байна те. Тэгэхээр тэр мөнгө авиач чадвараар олсон гэж байгаа мөнгө болж байгаа учраас гэр бүлтэй бол хуваарлагдах албагүй дундын өмч биш болоод тэр хүний өмч болж ингэж явна гэсэн үг юм байна те. Энэ дээр тэгтээ нэг анхаарах юм бол яг тэр шагнал урамшуулд авч байгаа мөнгө вэ нөө? Эсвэл бол цалин орлого хэлбэрээр орж ирж байгаа мөнгө вэ нөө? Бас ялгамжтай харагдана те. Байх хэвээр те. Одоо юу байвал жишээл одоо цэвэр юм урлагийн хүн ч юм уу артист хүн байгаад нөөдөг чи ингээд зохиол мохиол бичиж яг оюуны бүтээл хийх замаар мөнгө босгодог чи мөнгө олдог юм байхад тохиолдол. Тэгвэл тийм хүнтэй суусан хүн бол хизээч ямар нэгэн байдлаар өнгөтэй болохгүй ч болж чадахгүй гэдэг юм болчих гээд гэсэн үг те. Тэгэхээр тухайн одоо оюуны өмчийн одоо зарцуулаад оюунаа зарцуулаад олж байгаа хөрөнгөө тийм хөрөнгөө орлогоо хэрхэн зарцуулахаа бас тухайн хоёр гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцаж шийдвэрлэх байх л та. Тэгэхээр өөрийнхөө онцгой авиас чадвараар олж байгаа тэр орлого нь бол тухайн хүний хоёрт хөрөнгөдөө орж явж байгаа учраас тэр захиран зарцуулах асуудал дээр зөвшөөрөд одоо гэр бүлийнхаа үндэ хэрэгцээ зарцуулаад болж болно. Эсвэл ямар хэсгийг аль хэсгийг зарцуулах боломжтой вэ гэдгийг бас ярилцаж шийдвэрлэх боломжтой. Тийм. Түүнээс зарцуулахгүй гэх юм бол бас зарцуулахгүй байх эрх боломж нь бол бас хуулиараа байна. Тийм тэнгууд нэг жоохон тийм юу ч хийнэ салбараасаа хамаарат нэг шударга гэсэн тийм. Би нэг өөр салбарт ажиллаж байгаа хүнтэй. Одоо шилээд дуучид мочтой ерөө цохоочтой суух юм бол айгүй стилтэй болж байгаа гэсэн үг эмэгтэй хүмүүс бол тийм. Эмэгтэй байх албагүй л эмэгтэй ч байж болно. Тэгэх юм бол ерөөсө тэнцэнс бий болж байгаа хөрөнгө нь гэр бүлийнхаа юурнаар тооцогдохгүй. Хэрвээ хуульч байгаад нөө хуулийн фермтэй байгаа. Хуугийн тухайн хүн өөрөө шийдэх гэдэг тийм. Гэхдээ одоо би чи хуулийн фермтэй байгаад мөнгө олох юм бол шууд автоматар бараг хуваарлаж явах нь шүү дээ. Тэгэхэд оюуны өмчөөр явж байгаа харин тийм. Зүгээр эрхлэсний орлого за тусгай тэр авиас чадвараа үнэлүүлээд олж авж байгаа шагнал урамшууллаа гэдэг бас ялгаагаа харах нь байна. Тийм. Тэгэхээр нөө хуулийн зохицуулт маань юм учраас шүүгчид бид бол батлагдсан хуулиа хэрэгжүүлээд явах үүрэгтэй гэдэг тийм. Бас нэг юм тодорхойлох шүүгч нэг түрүүн бид нар ингээд өөрөө бас хуваарлж болдог гэж ярьсан те. Тэгээд гэр бүл болцсон явж байгаа. За нөхөр нь ямар нэгэн байдлаар ажлын хариуцлага алдаад ч юм уу осол аваар гаргадаг ч юм уу те нэг юм хөрөнгө мөнгөний том хохирол учирчлаа. Тэгэн гот эргээд хохирлын тэр нэхэмжлэх болоод ингээд тэр үр мөрөглөд барагдуулах болоо тийм. Тиймэрхүү явцж байгаа тохиолдолд гэр бүлийн хөрөнгө рүү орж болд юм уу? Орвол бүгдийг авч болох юм уу? Болохгүй юм уу? Тэгээ тэр нэг айл энэ амьдарч байгаа байрыг ч юм уу үрдэн суудгаж авах маах ч юм уу? Тиймэрхүү юм. Тэр зохицуултан дээр яг ямар учиртай байд юм бол та. За тэгэхээр тухайн гэр бүлийн гишүүдийн одоо бусдад үүсгэсэн үр төлбөр буюу эсвэл өөрийн болгоомжгүй одоо үйлдэлээр бусдад учирсан охирлын асуудлыг гэр бүлийн дундын хөрөнгөөс гаргах уу? Хариуцах уу гэдэг асуудал байна тийм. Тэгэхээр тухайн хүний өөрийн одоо гэр бүлийн хөрөнгөд эзлэх хувийн асуудал бас байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр тэр өөрийнхөө тэр хүний гэр бүлийн гишүүнээ одоо оногдох хэсгээс нь тэр үр төлбөрийг багтуулах. Тэгэхээр одоо шилэнгэд 3 хүүхэдтэй ч юм уу 5 ам бүлтэй айл байгаа л за 3 өрөө байранд ч амьдарч ялаа гэж бодоход байр маяг нь бол заруулж үр төлнө гэж байхгүй.
Зөвхөн тэр хүний л одоо нэг 5 амбалт гэдэг шин тэр нэг одоо гишүүний нэг 5 хүний 5-ны 1 хэсгээрээ л хэсгээрээ өөр төлбөрөөр барагдуулах боломжтой тийм. Энэ өөрөө гэр бүлийн бусад гишүүдийн төрөнгийн эрхийн хамгаалалтай явж байгаа. Гэрээний харилцаанд ороод харьцаанд тавьж байгаа тохиолдол өөр асуудал байна тийм үү. Тэгэхээр зүгээр тухайн одоо гэр бүлийн гишүүн бол өөрийн үйл ажиллагаагаар үүсгэсэн үр төлбөр юм уу бусдад учруулсан хөрлийн асуудал дээр дундын төрөнгөд хадах асуудал дээр тухайн гэр бүлийн гишүүний оногдох хэсгээс нь хэлбэрийг гаргаж байдаг. Тэгэхээр гэр бүлийн за хуваар төрөнг тий за дундын төрөнг энэ дээр нэмэгдээд хүүхдийн тэтгэмжийн асуудлаас яригддаг тий. Энэ талаар ер нь хуулийг үж юу ямар байдлаар зохицуулсан байдаг. За гэрэл туслах үед бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо амжиргааны баталгаач доод түвшингийн хэмжээгээр бол тогтоож өгдөг. За харин эцэг их харилцан тохиролцоо тэр доод хэмжээнээс дээгүүр бас тогтоох боломж байгаа. Энэ доод хэмжээг тогтоож байгаа юунг бол шүүх тогтоож байгаа асуудал биш. Засгийн газрын байгууллага болох үндэсний статистикийн хороо бол жил болгоно хэмжээг тогтоож нийтэд зарладаг. Тэгэхээр энэ хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ тогтоогддгоо гэж ойлгох. За тэгэхээр гэрэл цуслах үед хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр шүүх юуг бас анхаардаг вэ гэхээр энэ одоо доод хэмжээнээс доогуур тохирсон тохиролцоог бол хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн өдөр тутмын амжиргаан зарцуулагдах, наад захын хэрэгцээг хангах усаас тогтоож байгаа доод хэмжээний нэг механизм шүү дээ. Тэгэхээр энэс доогуур тохиролцох юм бол хүүхдийн эрх ашигт одоо хүндрэлтэй асуудал үүсэх учраас за хүүхдийн эрх ашигыг энэс дээгүүр тогтоох юм бол тэр гэрлэгчтэй харилцан тохиролцсон хэмжээг бас тогтоох боломжтой. Түрүүн гэр бүлийн тодорхойлолтын дээр 92 гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр одоо бас ингээд Монголч гэсэн нөгөө LGBT-ийн асуудлууд ингээд одоогор явж идэг те. Энэ тал дээр ер нь ингээд шийдвэрлсэн зохицуулт байдаг юм ер нь. За гэр бүлийн хуулийн зохицуулалтаараа бол насанд хуулийн тодорхой тогтоосон насанд хүрсэн, 18 насанд хүрсэн. Тэгээд эрэгтэй, эмэгтэй нэг одоо гэр бүл болох зорилгоор амьдарч байгаа. Тийм. Асуудал бол гэрлэлт гэж байгаа. Тэгэхээр Монгол улсад бол эрэгтэй эмэгтэй хоёр хүний гэрлэлтийг зөвшөөрнө гэж ойлгох юм. Тэгээ тийм биш байгаа тохиолдолд цугтаа үүсэж байгаа одоо хөрөнгө мөрөнгө ч юм уу тэр юм одоо гэр бүлийн хуулиар шийдэгдэхгүй. Шийдэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн бүртгэл маань тухайн хуулиар зөвшөөрөгдсөн тэгэдийн хооронд хийгдсэн гэрлэлтийг зөвшөөрнө. За тэгэхээр тэр гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн асуудал бол тэр ижил хөөсөлт болон бусад өөр төрлийн гэрлэлтэд бол хамаарч хуулийн одоо хамгаалтанд орохгүй нэ гэж байна. За тэгэхээр ингээд гэр бүлийн дундын төрөнгийн талаар бид гурав ингээд сая ярилцлаа. Энэ дээр нэмээд иргэдтэй ер нь ийм асуудал дээр ингэж анхаарал ер нь иргэдэд шаардлагатай гэсэн танд өгөөгүй үлдсэн мэдээлэл ер нь байна. За тэгэхээр гэр бүлийн харилцаанаас үүссэн төрөнгийн болон төрөнгийн бус эрхийн асуудал маш өргөн хүрээтэй, өргөн агуулгатай ойлголт. Тэгэхээр энд бол цаашлаад ярих сэдвүүд бол зөндөө олон болсон байгаа. Тэгэхээр манай зочин маань бол энэ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын төрөнг юу ардгийг, хэрхэн хуваарлдгийг гэдэг талаар бас тодорхой зүйлийг асууж одоо иргэдэд маань ойлголт өгсөн хаа гэж бодож байна. Иргэдийн төлөөлөл зочны маань хувьд ер нь асууя гэж бодсон асуултуудаа шүүгчээс асууж чадваа. Асууж чадлаа. Тэгээд бас зарим ингээд ойлголтуудыг авлаад. Тэгэхээр ерөнхийдөө бид угаасаа хуулиар хэрэгжүүлж байгаа юм чинь те. Хуулиар болсонгоо болохгүй маань те. Зарим хүмүүс чинь бол угаасаа мэрэгчлэн бүр тэр чигээр одоо нөгөө оюуны өмчөөс үүсэж байгаа тийм байгаад байгаа те. Тэгэхээр тэр нюансуудыг бас хэрэгтэй байна л гэж бодогдож байна. Тийм баярлалаа. За ингээд хүрэлцэн ирсэн эрхэм хоёр зочиндоо баярлалаа. Монголын шүүгчтэй холбоос эрхлэн хүргэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Эрхэм үзэгч та бүхэнд багч болов хуулийн талаар мэдээлэл өгсөн гэдэгтээ бид итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.